Дондгой аймгийн гэмтрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.10 дахь хэсэгт автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Сайн цагаан сумын засаг даргын 2021 оны 5 сарын 30-ны өдрийн А-дороо 79-р захирамжаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осолд өртөж хохирохоос өрсөн сэргийлэх зорилгоор 2021 оны 6 сарын 1-ний өдрийг автомашингүй өдөр болгон зарлаж байна. Уг арга хэмжээнд цагдаагийн газраас 10 цагаас 15 цагийн хооронд сайн цагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Just Dose шатхуун түгээх станцын уулзуур, Төв алхын дуулал жүжигчийн театр, Мандал зочид буудал хаан банкны уулзуур зэрэг газруудад хамгаалтыг зохион байгууллаа. За, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулаад Дондгой аймгийн гэмтрэгээс өрсөн сэргийлэх зөвлөл сайн цагаан сумын тамгын газар, цагдаагийн газартай хамтарч автомашингүй өдрийг зохион байгуулан ажиллаж байна. Аавг арга хэмжээний хүрээнд бол хүүхдийг зам тээврийн осолд өртгөөс өрсөн сэргийлэх ажлыг зохион байгуулахад оршиж байгаа. Иргэд жолооч нартай замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрмийн дагуу оролцох, хүүхдийг зөв тээвэрлэх талаар жолооч нарт мэдээ таниулга өгч сайн жолоочийг бид нар шалгаруулан ажиллаж байна. Та бүхэнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Замын хөдөлгөөний дүрмээс найзуудтай, үзэгч найзуудтай нэг хэлгээд гэж. Гарцаар гарах тэгээ ногоон гэлээ. Тэгээд гарцаар болохоор нэг юу цагаан шугамаараа гарах хэрэгтэй. Гарцаар гарахдаа хоёр талынхаа машиныг сайн анзаараад. Газрын ах эгч нараас нь та нартаа зориулаад гарын бас бяцхан бэлэг гардуулъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Арга хэмжээний үеэр улсын хэмжээнд явагдаж байгаа хүүхдэд ээлтэй жолооч нэгэн арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч хүүхд багчуудад гарын бэлэг хичээлийн хэрэглэлд тараалаа. Иргэд жолооч та бүхэн хүүхдэд зам тавьж хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарч бяцхан зорчигчийн амь нас эрүүл мэндийг хамгаалж хүүхдэд ээлтэй жолооч байгаарай.